Зунаслаараа нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар даралт ихсэх өвчний талаар түүнээс хэрхэн сэргийлэх болон эмчийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна. Монгол улсын эрүүл мэндийн яамны мэдээллээр зөнхлөн тохиолдох халдвар тус өвчний өвчлөлөөр зүрх судасны өвчин 2-дугаарт ордог байна. Зүрх судасны эмгэгээс хамгийн их тохиолдох нь артерийн судасны хатуурал бөгөөд энэ эмгэгийн суурин дээр артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс тархины цус харвалт зэрэг нас баралтаар тэргүүлдэг эмгэгүүд хүндрэл хэлбэрээр илэрдэг. Манай улсад артерийн даралт ихсэх өвчин насанд хүрсэн 4 хүн тутмын 3 тохиолдож байгаа нь маш их сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байна. Зүрх судасны системийн өвчнүүд гэдэгт бол одоо их олон эмгэгүүд багтана. За энэ дотроос сүүлийн 20-21-р зууны үед шинжлэх ухааны техник дэвшил хөгжсөнтэй холбоотой одоо хотчлт хүмүүсийн нийгмийн амьдралын байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дамаа монголчуудын хувьд зүрх судасны системийн өвчл их өндөр байранд орж явдаг, дээгүүр байранд ордог. Манай улсад одоо нас баралтын 1-р байранд бол зүрх судасны өвчин байдаг нь бүр олон жил хадгалагдаж байна. За сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс, судас хатуурах өвчин, зүрхний тэжээлийн дутагдал, даралт ихсэх өвчин гэдэг энэ өвчнүүд бол их олонтой тааралдах тохиолдох болсон. За энэний үндсэн нэг шалтгаан нь болж даралт ихсэх өвчин өөрөө суур өвчин болдог. Гэхдээ даралт ихсэх өвчин гэдэг маань өөрөө их олон юмнаас хамаардаг. Яг энээс болоод даралт ихсчлээ гэдэг шалтгаан одоо дэлхийн нийтийн хэмжээгээр яг энийг л арилгачвал даралт нь зөв зүгээр гिचх тийм шалтгаан нь бол одоогоор олдоогүй. Даралт ихсэх өвчнийг ангаах ухаанд артерийн гипертон, артерийн гипертензи гэж нэрлэдэг. Гипертонийн тонус ихсэх, чангарах, гипертензийн даралт ихсэх гэсэн утгатай. Гэхдээ яаж ч нэрлэлээ гэсэн энэ ойлголтын доор артерийн даралт нь хэвийн хэмжээнээс өсдөг төлөв байдал эсвэл эмгэгийг ойлгодог байна. Ямар ч насанд 130, 80 хүртэлх даралтыг хэвийн гэж үздэг бол 140, 90-ээс эхлээд артерийн гипертенз буюу даралт ихсэх тухай яригдаж эхэлнэ. Зөвхөн 45-аас дээш насныхан даралт ихсэж байгаа шалтгаан нь өөрөө бие даасан даралт ихсэх өвчин гэж үздэг. Залуу хүмүүст одоо харьцангуй залуу хүмүүст бол одоо шинж тэмдгийн даралт ихсэлт юм уу өөрөөр хэлэх юм бол өөр эргэтэн системээс энэ судасны нарийсэл энэ судаснаас судасны хананд шингэний үзүүлж байгаа даралтын хэмжээг ихсгэх өөр ямар шалтгаан байна вэ гэдгийг хайх шаардлагатай болдог. За тэр нь олдох ч вэ олдохгүй ч байдаг. Зүгээр 45-аас дээш насныхан бол бие даасан даралт ихсэх өвчин гэж ойлгож болно. 45-аас дээш насныханд бол энэ даралт ихсэлтийн шалтгаан нь юу вэ гэж хайхаасаа илүү энэ даралт ихсэлтийг тодорхой хэмжээнд яаж барьж байх вэ гэдэг дээр анхаарал тавих ёстой юм. За тэгээд даралт ихсэлт байна гэдгийг бол хүн гэрээрээ өөрөө даралтаа хянаж эмчилж явах ёстой. Тухайн тэр хүн хэдийгээр даралт ихслээ гэдэг эмнэлэгт хэвтэж болох боловч даралт ихсэлтийг гэртээ ч адил эмнэлэгт ч адил эм уулгаад бид нар буулгачих нь тий. Тэгэхээр даралт дотор олон янз л да одоо хоруу чанартай, гинтийн үүссэн, цааш нь одоо бусад эргэтэн системд нөлөөлж байгаа байдал нэтрэгээд өөр нөлөөлөх нь их олон байдаг. Тэгэхээр даралт ихсэлт нь удаад ирэхээр угаасаа одоо тарих, мэдрэл, бөөр, зүрх гэд даралт ихсэлтээс шалтгаалж бусад амин чухал эрхтнүүдэд нөлөө үзүүлсэн байдаг. Жишээ нь зүрхэнд гэлээхэд зүрхний хаан зузаарчхаа эхлээл тэгэл үйл ажиллагааны алдагдлалд орох цаашаа тэлэгдэж томрохоос өсвөлээд ийм өөрчлөлтүүд гарч эхэлдэг олон жил болсны дараа. Даралт ихсэх өвчнөөс сэргийлэхийн тулд та өдөр тутмын амьдралдаа доорх энгийн зөвлөмжүүдийг дагаарай. Давсны орон төрөл бүрийн амтлагч хэрэглэх. Хоолой, сармис, чинжүү, лаврын авч, гонд, га, перц зэрэг төрөл бүрийн амтлагчаар амталж болно. Цайгаа аль болох давсгүй ууж сурах. Давсархаг сүмс, цуг, кетчупыг аль болох бага хэрэглэх. Мөн давсалсан бэлэн амттан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Тэгэхээр энэс сэргийлэхийн тулд хэрэглэгдэж байгаа юмнууд маань бол дандаа энэ тэр бусад тэр бай болж байгаа эргэтэн системийг хамгаалахад чиглэгдсэн байдаг учиртай юм. Тэгэхээр хөдөлмөрчид нэг даралт ихсэлтэнд анхаарах ёстой нэг юм бол тэр хүн зайлшгүй
ингэж хүндрэл гарахаас өмнө давсны хэрэглээг хязгаарлах ёстой. Энэ бол амин чухал үзүүлэлт. Давсыг хязгаарласнаар даралт тэгсэлтнийг цааш нь ахиулахгүй байдаг тийм олон улсын жишг туршлага зөндөө байдаг. Хоногт 3-5 граммаас илүүгүйгээр давсны хэрэглэдэг болж сурах ёстой. Одоо манайхны энэ давсны хэрэглээний үндсэн юм нь юу байна гэхээр үндсэндээ цайнд байдаг давсны асуудал. Цайгаа давстай уудаг маань цайн давсны хэрэглээг хэсгээд байгаа. Тэгээ одоо сүүлийн үед энэ хэрэглэгдээд байгаа их хоолны янз бүрийн амтлагчид одоо энэ чипс ингээд давсалсан бүтээгдэхүүнүүд өөрсдөө их хэмжээний давс агуулсан байгаа. Тэгэхээр давсны хэрэглээг аль болохоор хязгаарлахыг ёстой юм. За тэгээд даралт тэгсэлтэнд нөлөөлдөг бас нэг юм бол сахар, чихрийн шижин гэж хүмүүс ярьдаг. Чихрийн шижин өөрөө даралт тэгсэлтийг үүсгэн, даралт тэгсэлтний чихрийн шижиндээ давхар нөлөө үзүүлнэ. Алгаа байхгүй судасны ханыг хатууруулан судасны хананд сөрөг нөлөө үзүүлнэ гэх мэтэр одоо энэ хоёр цагаан хор гэдэг энэ юм бол одоо аль алин сөрөг нөлөөтэй асуудлууд. Даралт тэгсэх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд та доорх зөвлөмжийг дагаарай. Биеийн жингээ хэвийн хэмжээнд барь. Хэрв илүү жинтэй бол тураарай. Гэхдээ 7 хоногт 1-2 кг-аар бууруулсаар хэвийн жиндээ хүргээрэй. Өдөр бүр идэвхтэй хөдөлгөөнтэй бай. Та амралтаа идэвхтэй өнгөрүүлж спортоор хичээллэж яваарай. Хоолндоо аль болох бага давс хэрэгэл. Давс багтай хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. Хоол бэлтгэхдээ давсны оронд төрөл бүрийн амтлагч ногоо, ургамал хэрэглэхийг бодоорой. Хит их өөх тостой мах цагаан эдээг аль болох бага хэрэглэх. Хит тарган биш хойно үхэр адууны махыг сонго. Лазасан консерв, жигэнсэн мах, кям, зайдсны оронд шинэ мах, загас, дахианы махыг хэрэглээрэй. Арх спиртийн ундааг хэрэглэхийг зайлсхийгээрэй. Эрэгтэй хүн хоногт 100 г, эмэгтэй хүн 50 г-аас хэтрүүлж болохгүй. Давс болон наатар багтай хоол хэрэглэх нь даралт тэгсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу таны даралтыг бууруулна. Тэгэхээр даралт дөнгөж эхэлж гэн даралт миний хэлбэлцдэг болоод байна гэсэн хүмүүс нэгдүгээрт нь давсаа хязгаарлаад, хоёрдугаарт нь өдөрт 2 км-ээс доошгүй явган алхах ёстой. Доор хаяжил хамгийн наадлан. Тэгэхээр одоо бол нөгөө хүмүүсийн нийгмийн амьдрал өөр болчиход амаа холчлолтой холбоотойгоор явган явах явдал их бага болсон, агаар усанд явдаг асуудал их бага болсон, сууга хэвтэй хөдөлгөөн багтай амьдрал ихтэй болсон. За их ажил хийгээд уртсгсан цагаар ажиллаж хөдөлмөрлөж байгаа боловч энэ ажил хөдөлмөр маань дандаа сууга байдал шилжсэн, компьютерийн ард суудаг болсон. Энэ болгон дандаа зүрх судасны өвчний халгаат хүчин зүйлийг болцоож өгч байгаа. Даралт тэгсэх эмгэн зөвхөн манай улсад төдийгүй дэлхийд дахны тулгамдсан асуудал тооцогдоод удаж байна. Өмнө нь зөвхөн хөгшин настай хүмүүст л тохиолддог гэсэн ойлголттой байсан бол одоо хүүхэд залуус жалгалгүй өвчлөх нь олширч байна. Ялангуяа ажил хөдөлмөрийн мэд насан дээрээ яваа идэвхтэй амьдралтай хүмүүс ихээр өвчилж байдаг. Дэлхийн хэмжээнд 1.5 тэрбум хүн энэ өвчнөөр өвчилж, жилд 7 сая хүн хорвоог орхидог гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь хэд тархалт, хөдөлгөөний дутагдал, хоолны буруу дэглэм, спортоор хичээллэхгүй байх зэрэг амьдралын эрүүл ахуйн дэглэм алдагдсантай холбоотой. Даралт тэгсэх өвчин маань өөрөө зүрх судасны өвчний нэг суур өвчин тий, суур өвчин. Тэгэхээр зэрэг зүрх судасны өвчин гэдэг дээр за бага насны хүүхэд 20-30 хүртэл насны хүүхдүүдэд бол мэдээж төрөлхийн ямар нэгэн гажиг юм уу аль эсвэл хавхалгын гажиг манайхны хүмүүсийн дунд яригдаж сурсан хоолойны ангийн зүрхэндээ орлоо, үе мөчөндөө орлоо гэдэг яригдсан. Энэ өвчнөөс сэргийлэх, энэ өвчнөд тэмцэх ийм л арга хэмжээ авчих ёстой. За 25-30-аас дээш насныханд бол зүрхний тэжээл хомсрох энэ өвчнөд өртөхгүй байхын тулд иргэд өөрсдөө анхаарах ёстой юм. Тэгэхээр энд мөн ялгаа байхгүй зүрх судасны халгаат хүчин зүйл гэж яригдаад байгаа тэр зөв хооллолт, хөдөлгөөн, тамхи архины хэрэглээ ийм л асуудлыг дандаа баримталж явах ёстой юм. Зүгээр сүүлийн үед ажиглагдаж байгаагаар энэ титэм судасыг 3 дугаар эндэг дээр тэр титэм судасыг сэтгэх, титэм судасаар зураг авахын эмчилгээ нэвтэрсэнтэй холбоотой ч юм уу зүгээр бүртгэгдэж ирж байгаа зүрхний шигдээс өвчин дэндүү их олон болж байна.
одоо миний ажиллаж байгаа тасаг бол нэг 40 ортой юм байгаа юм. Тэгэхээр 40 ортой энэ тасагт өдөрт 1-2 зүрхний шигдээс бол зайлшгүй ирж байна. Багцаагаар. Тэгэхээр энэ маань өшөө залуужаад байна. Зүрхний шигдээсээр өвдөх. Уг нь бол зүрхний шигдээсээр нэг 55-аас дээш насныхан голцоо өвддөг байсан бол одоо ер нь 29-30 настай, 36-7-той, одоо 40 дотор насны хүмүүс мөн л тодорхой байр хувийг эзлэх болчиход байна. Тэгэхээр зэрэг иргэд маань ахмад настай гэлгүй ерөөсөө эрүүл аж төрөх ёсонд л сайн суралцах хэрэгтэй байна. Зүрх судасны өвчлөл ихсээд байна, залуужаад байна гэдгийг бол яг зүгээр би судлаач биш эмчхүний ойлголтоор бол би энэ хөдөлгөөний хомсдол, хоол ундны дэглэм алдагдaltaй холбож үзэж байна. Одоо дэмий хэлэх зүгээр мөнгөтэй л бол амттай юм хаанч олж идэж болж байна. Хаашаач гарсан унаа машин суучдаг болж байна. Автобусны буудлын хооронд алхна гэдэг ойлголт байхгүй болсон байна. Гэх мэтэр одоо хөдөлгөөний хомсдолтой холбож үзэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр хөдөлгөөний хомсдол хотчхоос гадна хөдөөд ч ялгаа байхгүй ийм байдалд орчод байна. Яг малдаа явж байгаа малаа эргүүлээд уул хадандаа явж байгаа малчид бол тэр болгон ингэж яахтар өвдөд байх нь бага байдаг. Тэгэхээр зүгээр нийгмийн хөгжилтэй холбоотой энэ хөдөлгөөний хомсдлын хоол ундны зөв буруу хооллолт энэ бүх юмныг бол хөгжил арай түрүүн хөгжсөн арай илүү соёлж төвлөрсөн улсууд бол арай өөрөөр шийдчихчилдэ нийгмийн шийдэд өгсөн учраас ядаж гараад байшингаасаа гараад гадуур нь тойроод гүйдэг замтай талбайтай цэцэрлэгтэй болцсон байгаа юм. Тэгэхээр манай тим нөхцөл нь алга. Тэгэхээр тэр нөхцөлийг хүлээж суухгүйгээр хувь хүн өөрөө одоо амьд явахын тулд эрүүл аж төрхийн тулд урт наслахын тулд одоо доор хаяж өдөрт 2 км-с доошгүй алхдаг байх хэрэгтэй. Тийм л юм. Хоол ундаа зохицуулах, өөх тосны хэрэглээг нь багасгах, тэр их амтлаг, чихэрлэг тэр юм болгоноос аль болохоор одоо идэлгүй яг гэхдээ тодорхой хэмжээгээр зайлсхийж чаддаг. Үгүй ядаж л хүүхдийн шууд хорхойтгоос өсвөлээд тэр болгонд чинь дандаа сөрөг нөлөөнүүд ихтэй болчиход байгаа байхгүй. Хэрвээ амьдралын дэглэмээ өөрчлөөд биеэ арчлаад байхад даралт хэвийн хэмжээнд орохгүй бол эмчит хандах нь зүйтэй. Тодорхой нэг эмчит хандаад тодорхой нэг эмээр хянаж эмчлэх ёстой. Даралт бууруулах зориулалттай олон эмүүд нь өөр өөрийн механизмаар бие махбодод үйлчилдэг. Тиймээс хүн бүр тохирч даралтыг нь буулгах үйлчлэл үзүүлэх албагүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эмийг дур мэдэж хэрэглээд өөрийгөө эмчлэн гэсэн ойлголт байж болохгүй гэдгийг анхаарах нь зүйтэй. Энэ хөдөлгөөн хомсдол хоол унднытай холбоотойгоор таргалалт аягүй их болж байна. Залуучууд бол бүр дэндүү тарган залуучууд. Тэгээд тэр хүмүүсийг тохиолдлын байдлаар ямар нэгэн байдлаар зүрхний явахад хараад ч юм уу ингээд үзэхтэй зэрэг дандаа зүрх томорсон, тэлэгдсэн нэгэн тэлэгдээ томорсон зүрхийг буцааж багасгах гэдэг асуудал их хэцүү. Тийм арга одоохондоо нэвтэрсэн юм алга. Тэгэхээр ямар нэгэн байдлаар жин л баримаар байна. Энд эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд маш их таргалж байна. Гэдэсний таргалт ихтэй, хариун ихтэй. Тэгээд цуснд сахар нэгсээд эхэлж байгаа. Цусны сахар ихсэн гэдэг нь өөрөө цус өтгөрөөд явна гэсэн үг. Цуснд би сахар ихтэй байна гэж бодож байгаа хүмүүс зөгийн бол усанд хийгээд хутгаад үзэхээр зэрэг ямар унжралцсан тийм шингэн болдог үлээ. За миний цус ийм болчих үү дээ гэж бодож энэ эмчнэр ягаа сахар гэж дандаа юм яриад идэх юм болоо гэдгийг өөртөө ойд ухаандаа бодож сэтгэж авах нь зөв л байх л та. Тэгэхээр сахарын бага зэрэг сахар хэлбэлзэлтэй байгаа хүмүүс бол хоолны дэглэмээр бариад иж болдог. Ер нь сахар ихсэд нэг тодорхой үе шат дамжигдсан бол зайлшгүй эмийн эмчилгээ тэр эмчилгээнд нь явж явах ёстой болдог. Ягаад гэвэл нөгөө цус очиж байгаа газар болгоно судасны хааны өөрчлөлтийг сахар өөр үүсгэж ирдэг. За тэгэхээр одоо танай нэвтрүүлгийн хамт олонд болон нийт хөдөлмөрчдөд одоо гарч байгаа шинэ ондоо эрүүл энх аж төрхийг хүсэн ерөө одоо өгсөн зөвлөгөөний дагуу одоо амьдралын шинэ хэв маягийг өөртөө бий болгоорой гэж хүсэн ерөө. Хотол төмнөөрөө эрүүл энх эв нэгдэлтэй юу сансан 9 хүсэл биелж явах болтугай гэсэн ерөөлийг өргөн энэ удаагийн дугаараа жаргаж байна. Та 100 наслаарай.